Өнөөдөр Дандадааны Season 2-ыг товчилж тайлбарлах гэж байна. Дандадааны цоошин 2 дугаар бүлэг яг одоо 7 өнөخت нэг ангиар дэлхийд даяар цацагдж байгаа. Үүндээ зэрэгцэн Юнишний аним багцд бас давхар орж байгаа юм байна лээ. Мөн дээрэс нь Дандада анимын албан ёсны мерч бүтээгдэхүүний giveaway зарлагдсан байгаа. Тэгээд нийт 3 азданд бэлэг өгөх юм байна лээ. Тэгээд giveaway дээр хэрхэн оролцох вэ гэвэл Юнишний аним багцаа идэвхжүүлэн Дандада анимыг л үзэхэд хангалттай. За, season 1 яаж төгснгийг санахгүй байгаа хүмүүс сануулхад Жижи гих залуугийн гэрт шүглсэн чөтгөрийг зайлуулах гэж ирээд Момо халуун усны газар руу яваад харин манай хоёр ханад нүх цоолоод сонин зүйл олсноор дууссан. Халуун усны рашаанд Момо орох үед түүн рүү саарл хүмүүс дайраад ундаг. Зүхтаах гэсэн ч саарл хүмүүс Момогийн хөлнөөс зураад тавьдаггүй. Энэ үед хашаа нураад Момо аврагддаг. Гэхдээ аварсан хүн нь манай Турбо эмээ байв. Тэрбээр Момогийн эмээгээс ирэх газрыг нь сонсцоход цүгэн дотор нуугдаад цуг ирчихсэн байв. Нөгөө талд манай хоёр нууцлаг өрөө рүү орох уу гэх үед хаалга тогшхон сонсогдоод Момото цуг орё гэтэл нөгөө саарл нөхдүүдийн ихнэр магийн юмнууд нь зогсож байдаг. Түрээсээр манай Жижид байшингаа түрээслүүлчихсэн учраас хил амаараа Жижиг зүрдүүлээд бараг л буудах гэж байхад нэг цагдаа орж иртэл нөгөө саарл нөхдүүд түүнийг дагаад ороод ирнэ. Жижи болохоор би өөр сүнс зайлуулдаг нь дуудаагүй. Манай найзууд над дээр ирсэн юм гээд аргалаад хэлтэл нөгөө охин хаан байна гэхэд охин байхгүй гэж хэлэхэд саарл имгэн бити худлаа яар гэж их л ууртайгаар хэлдэг. Момог орж ирэхэд манай хоёр шалан дээр ухаан алдсан байх ба Момо саарл хүмүүстэй нёгийгээ үзнэ. Данч Жеки Чан шиг имээг барлгүй нөгөө сонин өрөөнд өшөглүүлээд орчихно. Нөгөө саарл Кито гэр бүлийнхэн чинь 200 жилийн турш хевлэр явагч эзэнтэд өргөл барьдаг байсан ба тэрээ өргөл барихгүй бол галтуул дэлбэрч хүмүүр үхэн. Бид л галтуулыг дэлбэрхээс хамгаалж байгаа хүмүүс гэхэд Момо доош сорогдож эхэлдэг. Хүчээ ашиглаад гарах гэж оролцсон ч нөгөө саарл хүмүүс гарахгүйгээд гарцыг нь хаах үед Жижи Окорун хоёр ирж туслах гэж байгаад бүгдээрээ доош ундаг. Тэгсэн нөгөө Serpent Lord гэсэн юм нь яг үндэ Монгол олгон орхоо гэгддэг домог болж таарав. Окорун жин амтан Монголын цүлд амьдардаг гэд тайлбарлахад нөгөө саарл хүмүүс эзэнтэн минь бид таны үнэнч болоод тэр гурыг идгээд залбирч байтал олгон хорхоо тэд нарыг бүгдийг нь идчихлөө яах вэ? Гадаа байх аюултай тул дотогш орж нуугдъя гэд нэг байшин руу ортол гинэт Окорун хуураад Жижи рүү дайрдаг. Жижи рүү дайрж байна уу гэсэн Окорун өөрийгөө алах гэд Жижигээс гууж байна. Намайг алаад өгөөч гэж гуйдаг. Энэ үед аав ээж хоёр нь амиа орлох гэсэн дүр зураг үзэгдээд ядаж байхад Момо бас амиа орлох гэд шилээр өөрийгөө хүүлэх гэтэл Турбо эмээ түүнийг нь бараг л авардаг. Турбо эмээгийн хэлснээр олгон хорхой манай хоёрыг бодлын хүчээ ашиглаад үх гэд алах санаатай юмсанж. Жижи жинхэнэ эр хүн шиг өөрийн амиа золионд тавин биеэрээ Момог хамгаалan хоёр хүнийг үүрээд зүгттал манай хоёр өндрөөс унаж амиа орлох гэтэл урд нь хорон нүдгийх сүнс гарч ирэхэд Момо Окорун хоёр бодлын хүчинд автгаа болно. Олгон хорхой хорон нүд хоёрын амиа хорлол гэсэн авраа нь хоорондоо барьцалтаад бие биенээ канселдаад манай хоёр эрүүл болох үед Окорун олгон хорхон толгойг тасттал дахиад л урагчихна. Хорон нүд гих чөтгөр Жижигийн нүд рүү харахад хорон нүдний өнгөрсөн амьдрал харагдана. Тэрбээр өргөл бариад байдаг Кито гэр бүл өргөл болоод үхсэн аж. Хүү гихтээ өвгөлгүй сүнс болоод амьдрсан ч гэрт нь хүмүүс байн үхдэг. Бас амиа орлдог. Сүүлд ирсэн хүүгийн эцэг их үхэхэд нөгөө саарл хүмүүс хүүг алах гээд хүлээд үлдээчихсэн байхад хорон нүд хүүг суллах гэж оролцсон боловч сүнс болохоор олсыг тайлж чаддаггүй. Хорон нүд бол муу ёрийн сүнс биш. Харин Кито гэр бүлийг үзэн ядалтаас үүссэн сүнс болж таардаг. Жижи доош буугаад нэгэн хаалгыг нээтэл хорон нүдийн цогцос байх нь тэр. Олгон хоргоо амнаасаа наалдамхай зүйл гоожуулаад гинт тог цохоод бүгд хөдөлгөө болдог. Турбо эмээ Йокайд бити итгээрээ гэхдээ Жижи итгээд хорон нүд маань манай Жижигийн бид шүглчихнэ. Шүглсэн Жижи босож ирээд олгон хорхоотой алдчих байснаа олгон орхоо яваад өгөхөөр нь манай Момороо гинэт дайраад эхэлдэг. Эзэмдүүлсэн Жижи хүн төрөлхтнийг бүгдийг нь наална гээд дахин олгон орхоотой алцдаг. Тэгж байгаад буцаад Момо руу дайрахад манай хуурсан Окорун сэргээд эзэмдүүлсэн Жижитэй тулдахаар болов. Даанч эзэмдүүлсэн Жижи дэндүү хүчтэй байсан тул аргагүй ирэхэнд Окорун Момог аваад зүгтнэ. Монгол олгон хорхоо манай хэдийг хороор хордуулад байдаг ба хорхоо нарны гэрлийг үдч чаддгүй тул олгон хорхоог дээш гарган нарны гэрлийг ашиглан алхаар болдог.
Момог байшин руу буцааж гарах санаа олсон бөгөөд дээш гарчхаад дараа нь чи надад тусал. Жижиг би аргална гэд Окоро Момог сандал дээр суулган дээш өшөглөөд Момо бодлын хүчээ ашиглан дээш гардаг. Момо анхаарал татгаар байшинг шатаахад хувирсан Жижи Окороныг олдог. Манай хоёр хоорондоо тулалддаг боловч Окорон бултгаас өөр юу ч хийж чадалгүй байшин маягийн юмд нь хоригдчихов. Хувирсан Жижи чи эндээс цухтаж чадахгүй гэд Окороныг химэх нүддэг. Дараа нь тэр өхнийг таршлааж ална гэх хүртэл нүдүүлчихэд Окорон хариуг нь бариад сүнслэг байшин эвдэртэл нүдээд Жижиг ялж чаддаг. Даанч доор үлдсэн турбаа эмээг аврах гэж байгаад бүтлгүүтээд зугтах аргагүй болдог. Гадаа нь цагдаа, гал унтрах багийнхан болон энгийн иргэд ч ирсэн байв. Момо Жижитэй өнгөрүүлсэн бага насныхаа дурсамжийг санвал өтнүүд борооны дараа дээш гараад үхдэг гэдэг. Яагаад гэвэл ус биед нь шингээд амьсгалж чадахгүй. Амьсгаагаа авах гэж дээш гараад нарнаас болж үхдэг гэхэд газар чичрээд олгон орхоо дээш гарч ирээд удалгүй үхдэг. Дотроос нь нөгөө саарл хүмүүс гарч иртэл та нартай ярих цаг алга. Би найзуудаа явж аварлаа гэсэн домгийн дагуу өтөнд өргөл барихгүй бол галтуул дэлбэрнэ гэсэн бодит болж таарав. Гэхдээ тэр домог нь худлаа. Жинхэнэ домог нь халуун усны рашаантай холбоотой. Ба дээр Кито гэр бүлтэй тулдах үед ус ориглон дээш гарч ирсэн галтуул дэлбэрэх гэж байсан дохой гэж хэлээд өтийг доош шидэн Кито гэр бүлээс цухтаан өтний бүхсийг ориглуур руу углаад амыг нь ашиглаад магма хотыг бүрхэхээс сэргийлэх гэж оролдоно. Даанч нөгөө Кито гэр бүлийнхэн ирээд саад болох үед Момогийн эмээгийн шав ирээд Момот тусалдаг. Гинэт хувирсан Жижи ирээд дахиад л манай эд рүү дайрах үед гуруулаа хамтран комбо цогцолтуудыг итэл даанч тэр нь Жижигээс тусал цусч гаргалгүй Момо өөх гэж байхад өмнө нь хүүгээ авар гээд өхөр өгөөд явуулсан харин амтан Момо туслаад эмээг нь аваад ирсэн байв. Таро гүүсээр хувирсан Жижид цохиулаад эмээгийн туслахын залбирлын ачаар Тарогийн сахиустай бие Жижис наалдан эсэмэнд түүнийг битүүмжлөв. Ингэснээр харийнхан галтуулыг ундраагаа тусалж харин Момо Окороныг аврахаар Жижигийн гэрт иртэл гэрийн доод тал бүгэлдээ хайлмаг болсон байлаа. Аврна гэж хилчээд алаад хайчглаа гэж бодтол харийн хүү хэсэг магмаг гаргаж ирээ тэрийг нь Момо нээтэл ашгүй манай хоёр амьд байдаг. Олгон хорхоо нааддаг шингэнийг ашиглаад лаванаас аврагдсан гэдгээ Момод хэлээд урагшлах гэтэл санаандгүй Момог тэрвэрчв. Уушлаарай санаандгүй тэгчлээ гэсэн зөрүлээ тэрвэрснээр энэ өдөр дуусав. Гэртээ ирээд зан үйл хийгээд Жижиг хэвэнд нь оруулах гэтэл хорон нүд бүтэхгүй л гэж идэг. Харин нөгөө харийн Мантис хүүгээ дагуулад ирсэн учраас нь нөгөө явуулсан үхэр нь сүү гарахаа бэлчсэн болохоор дээр ирж амьдрах санаатай байгаа юмсанч. Гинэт Таро халуун зүйл амдаа хийтэл Жижи яриад эхэлдэг. Хорон нүд Жижигийн хоолоогоор яриад байх шиг байна гэснээ Момогийн эмээ түүн рүү хүүтэн ус цацна. Тэгтэл Жижи буцаад хорон нүд болчихов. Хэрвээ хүүтэн ус цацвал хорон нүд болно. Халуун ус цацвал буцаад Жижи болдог болчихсон байв. Иймд байнга халуун устай сав авч явахаар болдог. Машинтай нэг газар руу явж байх үед Момо Окорон хоёр ичингүүрээд манай хоёр нууцаар хөөрхөн юм хийгээд байдаг. Тэрийг бол имэн аль хэдийн харчихсан. Жижи аав ээжтэйгээ дахин уулзах ба нөгөө талд галтуулын дэлбэрэлтэнд өртсөн хотод Кито гэр бүлийн эмгэн ганцаараа зугтаж байгаа нь үзэгдэнэ. Тэгсэн өнөөх эмгэн нүрээ хуулаад би олгон хорхоог 200 жилд хижээж байхад Момо яаж байгаа юм бэ? Аландаа гэд харин бид төрхөө харуулна. Манай хоёр уулзаад сургууль руугаа явах үеэр Момогийн найзууд Окоронаас Момог ирүүлж өгөхийг хүсээд удалгүй ягаан өстэй уулзаад өнөөдөр манайд хонё гэж хоёулангаас нь хүснэ. Учир нь Жижиг имэн байн харж чадахгүй учраас sleep over маягийн юм хийж байгаа юм байна лээ. Сахиус хорон нүдийг хэн чадхаа болгоод Тарог Жижигийн биеэс салгаад имээ одооноос уснаас байн холуур явахыг Жижи дагааруулна. Энэ үеэр бүгд ирээд оройн сайхан хоол идэхээр болоод имээ сой саус дамжуулах гэсэн нөгөөх нь дусаад гэхдээ юу ч болдоггүй юм. Тэгсэн наадах чинь бишээ нөгөөх нь гээд тэрийг нь имээд өгөх гэтэл тусал хүйтэн сой саус Жижигийн гар дээр унаад баларч байгаа юм да. Ингээд та бүхэндээ алдарч Дандада аниме 2 дугаар бүлгийн эхний 5 ангийг ярьж өглөө. 2 дугаар бүлэг нь яг одоо 7 хоногт нэг ангаар дэлхийд даяар цацагдж байгаа. Тэгвэл Монголд дэлхийн нээлттэй нэгэн зэрэг Univision анime багцад Дандада аниме ороод явж байгаа тул та хэдмэн үргэлжлүүлээд 2 дугаар үлрэрлээ тэндээс үзэж яваарай. Хадмал орчуулга дуу оруулалтаа хувилбар аль аль нь байдаг юм байл шүү. Тэгээд энэ хүртэл үзэнд баярлалаа. Subscribe болон лайка дараарай. Тэгээд Дандадан анимийн 2 дугаар бүлгийг Univision Look TV-гийн аниме багцаас хүлээн авч үзээрэй.